Энэ бидний одоо энэ хурал гэж нэрлээд байгаа энэ зүйлийг одоо энэ иргэд харж байгаа. Тэгээ тийм учраас хэлье гэж бодож байгаа. Харин би нэг ирэг зүгээр нээлттэй ил тодл ярих гэсэн. Тэгсэн чинь бүгдээрээ нийлж ягаад унгаачж байгаа. Нийл тод байдал, хариуцлагатай байдал юу ч байхгүй байгаа. Тэгээ энэ туулын хурдны зам дээр 2.3 их найдын асуудлыг зөвхөн Монголд зориулж байгуулсан компани дээр ямар ч даатгал, олон улсын даатгал энэ ажил яг цагтаа, яг дүндээ багтааж хийгдэнэ гэсэн даатгалын тогтолцоо ажиллаагүй юм дээр энэ асуудал дээр нь нээлттэй хилэлцүүлэг хийя, ил тод байя, хариуцлагатай байя гэхээр бүгдээрингийн нөгөө улаан намын цагаан байрны дарангуулагч хулгайч нар чинь ингээд бүгдийг хаачж байгаа нөхцөл байдал энэ шүү гэдгийг нэгдүгээрт одоо энэ мэдээллийн шин чанартай энийг үзэж байгаа хүмүүст хэлж байгаа. За хоёрдугаарт нь инх төвшин гишүүн хүртэл уг нь одоо энэ туулын хурдны замын асуудал яригдж байхад маш зоригтойгоор эсэргүүцээд шүүмжлээд ил тод ярих гэж исэн үнэн хүртэл одоо ингээд ямар байдлаар инх төвшин гишүүнд нөлөөсөн бүүмэд одоо болио гэсэн сууж байна. Уг нь бол бид нар бүгдээрээ ил тод ярил гэж байгаа. Монголд дөнгөж шинээр байгуулагдсан компани 2.3 их найт төгрөгийн тендер авч болдгийм бол 3 сая 600 мянган хүн бүгдээрээ компани байгуулад энэ хэмжээний за болийн 22 тэрбум төгрөгийн тендер авъя л та. Яагаад энийг ил тод ярихгүй? Тэгээ ил тод ярих гэхээр гууж эрцээ байгуулчаад нэг худлаа тоглоомын цаас оруулж ирээд нэг юм эрцэн дээр нь одоо энэ ажлын хэсэг дээр нэг худлаа нэр уншиж нэг баахан чулуу үлгэж ийснэ унгаачдаг шин. Ийм байж болохгүй үстэй. Одоо бид нар жоохон ажил хэрэгч энэ хуралдаанд чинь бүгдээрээ улсын хурлын гишүүд нь хариуцлагатай бай, ёс зүйтэй бай, хуралдаандаа бүгдээрээ оролцъё гэдээсэн оролцъёг ороод ирэхээр зүгээр хулгай ичиж байгаа байхгүй. 2.3 их найдын туулын хурдны зам бол яг шударгаар хэлэхэд хулгай. Тэгээ энийг нийслэлийн иргэд талбай дээр гарч ирээд эсэргүүцээд яриад байхад хилэлцүүлээд өгөл гэж байгаа зүгээр ил тод яриад үг гэж. Тэгээ ил тод яриад үг гэдгийг нь яагаад хаагаад байгаа юм? Иргэд чинь мэд хэрэггүй юм бол иргэдээр яадыг. Бүгдээрээ Монгол ардын намынхан энэ цагаан байранд очиж сууж байгаад хамаг асуудлуудаа шийдээд явчмаар байна. Наранбаатар дарга. Одоо төсвийн байнгын орооны хурал ч гэсэн хурал биш боллоо. Энэ санал хураалтаа хүчингү болгохгүй бол төсвийн байнгын орооны өнөөдрийн хуралдааны эрцээс бас намайг хасч өгнө. Уг нь энэний дараагийн асуудал дээр бид нэр орон нутгийн хөгжлийн сангаар үе үед хийгдсэн хулгайг дахиад ярих гэдэг энэ хулгай дээр нь бас маш их олон асуудал байгаа, маш их хариуцлагагүй байдал байгаа. Ингээ ярих гэхээр бүгдээрээ хүч төрөөд явцдаг, ямар ч хариуцлага хүлээдгүй улаан нам буюу Монгол ардын нам, цагаан байрны хулгайчууд сүүлийн 10 жил хийсэн хулгайгаа л нуух гэж байгаа нэг юм хуралдааны бид нэр хэрэгсэл болмооргүй. Ил тод яриад хариуцлага нэхэд иргэдтэй мэдээлэл өгч чадахгүй бол энэ ч суух хэрэг алга.